За сайхан урцаасан уу. Ойрд лайв хийсэнгүй. Ажил ихтэй. Айгүй ажилтай байлаа. Нэг л их орчин үе ярьсан. Нэг л их шинжлэх ухаан ярьсан. Нэг хэдэн мал байна. Дээр нь хэдэн дарга нартынхаа бүксийг долоогоод байгаа нэг хэдэн арын хаалганы эрдэмтэд. Одоо сүүлийн үеийн эрдэмтэд генералууд бол ерөөсөө эрдэм мэдлэгээрээ хүч чадлаараа тийм авиас чадвараараа тэр генерал болж байгаа хүн байхгүй шүү дээ. Зөвхөн нам дагаж үүж байгаа л одоо генерал хамгийн сонгодог жишээ. Батлан хамгаалахын сайд байж байгаа их хурлд нэр дэвшээ ундаг Арангаан сайхан баяр. Тэр бол одоо Монголын зэвсэгч төвчөнд юу ч хийгээгүй дурак. Тэгэл одоо хөрөл сүхийн найз гэл найзтай генерал цолыг бид хэлцдэг. Тэ. Тэгээ эрдэмтэд нь одоо бас нэг намынхантайгаа найзалж байгаа эрдэмтэн болчдөг. Одоо энэ гавьятууд нь намынхныг дааж долоож гүйж байгаа гавьят болчдөг. Эмчнэр нь нөө ерөнхийлөгчтэй найзлаад их хурлын гишүүнтэйгээ найзалж гүйж байгаад эмчнэр нь төрийн шагнал гавьят болчдөг. Одоо алинд нь ч найдаад хэрэггүй. Өө энэ ста гавьят юм байна. Энэ доктор юм байна. Энэ профессор юм байна. Энэ нөхөр ардын багш юм байна. Тэ? Энэ хүн генерал юм байна. Пөөх гэдэг. Манайсын хуучны үеийн тэр хүмүүс байхгүй болсон. Дандаа л арын хаалганы генералууд хурамдаа нар. Одоо энэ цагдаагийн дарга нар ч гэсэн авиасаараа, чадвараараа, ур чадвараараа, эр зоргоороо илрүүлсэн гэмтэргийнхаа тоогоороо дэше гарсан хүн байхгүй. Зүгээр л дарга нартаа дойлгонж гүйж байгаа л үнэтэй ресторанд оруулаад гой охтууд зөөж байгаа л ингээл генерал болдог, ингээл гавьят болдог. Ийм л байгаа. Ерөөсөө Монголын нийгэм бол энэ төрийн систем, энэ Монголд ажиллаж байгаа энэ технологи ерөөсөө авралгүй болсон. За тэгэл шинжлэх ухаан гэж мэдэхгүй байж шинжлэх ухаан гэж хуцаад ах юм. Ой би та нараас нэг юм асуу. Энэ урааныг дэмжиж шинжлэх ухаан яриад уран хорхуу гэдэг нэг хэдэн нохойнуудад би нэг юм хэлээ. Та нарын яриад байгаа шинжлэх ухааныг хэн санхүүжүүлдэг? Та нарын яриад байгаа шинжлэх ухааныг хэн санхүүжүүлж хайшин чиглүүлдэг юм? Та нар мэдчихэж байгаа юм. Та нарын яриад байгаа шинжлэх ухаан чинь 6 еврейгийн гарт байдэ. Зөв. Тэр 6 еврей тэр шинжлэх ухааны чинь удирддаг. Хүсвэл удлаа болгочтой. Ойлгосноо. Хүсвэл үнэн болгочтой. Шинжлэх ухаан гэдэг чинь зүгээр шинжилэх л гэсэн үг. Тэр шинжилээд байгаа юм чи удлаа болгочих болно. Одоо харж байгаа биз? Цөмийн станц хүсэн баасаар яриад байгаа. Дээр нь тэр нэг илэрэгч уян гэж нэг хулгайч байна. Орсын элчингээс шуудатай мөнгө аваад духан дээрээ нэг нүдтэй урганы чихмэл аваад хуцаад байгаа. Баримттай яар. Хин тэгвэл тэр мөнгийг авсан. Хэдэн оны хэдэн сард хин гэж хүн Орсын элчингээс мөнгө аваа гарсан. Би ч тэгээ ярьж чадсан шүү дээ. Нэр заахгүйгээр. Тэгсэн амар бүрэнхий үнэн үү? Энэ чинь нийгэм бодлоо үсгэж байна. Нөөварийнхан санхүүжүүлэгч нь байхгүй болсон, өөр хийх ажилгүй болсон. Одоо нөөварын хэд юу хийх вэ? Монголчуудыг дунд нь ясгаах, зодтолтуулах юм л ажил юм.
Тэгээд нөгөө нэг хөөрхий эх орон минь газар шороо минь гэж явж байгаа. Эдэ авганараа галзуу солиотой болгоол. Цалинтай болгоол. Эдгээр одоо яванда намайг одоо бас худалдагдсан. Ураны хэсэг юм яриад тахлаа. Худалдагдсан мөнгө авцсан гэж ярих юм байна л да. Амар юм ба энэ хүмүүс. Амар юм. За би тэнэг байж болно. Би боловсралгүй байж болно. Би царай муутай байж болно. Би мөнгөгүй байж болно. Би нүдэнд хүүтэн орк байж болно. Гэхдээ урааныг ухаж болохгүй гэдгийг би мэддэг мангар шүү. Ойлгосноо. Тэр юу лээ 10 юу лээ тэр нөгөө Францын компани. Тэр компани Африкийн мужид 2 газар уран ухаад засгийн газар нь авилгад идэгдсэн. Францчууд авилгаар авсан. Ингээ уран ухаад байгаль орчин сүрсэн, ард иргэд нь боссон. Францын нэг муж 2 улсад иргэний дайнд игдээчэд гараа цухтаацсан улс. Одоо Монголд ч тэгнэ. Иргэний дан болдог дээрээ болж байна. За үндсэн хуулинд Монгол улсын газар доорх баялаг бол Монголын ард түмний өмч гэж заасан байна. Монгол улсын газар доорх баялаг бол Монголын ард түмний өмч. Тэгвэл Монголын ард түмний өмчийг яагаад засгийн газар дураараа хэрэглээд байгаа? Яагаад энэ өмчийн эздээс нь асуухгүй байгаа юм? Тэгвэл та нар үндсэн хуулинд өөрчлөлт оруулах л да. Монгол улсын хэвлэлд байгаа. Монгол улсын баялаг төрийн өмчөө, засгийн газрын өмчөө, оюун эрдэнэ өмчөө гэд үндсэн хуулинд зааж. Тэгээд гух. Бид нэр нүүдэлчин хэв маягтай нүүдэлчин хүмүүс. Нүүдэлчин хэв маягтай нүүдэлчин хүмүүсийн хамгийн гол зүйл мал аж ахуй. Дээр нь аялж болж л. Хэрвээ уран ухаад эхлэх юм бол аялал жуулчил мал аж ахуйн тухай яриад ч хэрэггүй. Юу ч яриад хэрэггүй. Ингээл дуусна. Ойлгосноо. Яах вэ? Царай муутай байж болно, хөгшин настай байж болно, нүдэн түүтэн байж болно. Энэ хідэн та нарт оркороо дуудуулаад байгаа. Мэдрэл муутаагаараа дуудуулаад байгаа. Энэ хідэн авгаач нь л явж байна. Нөө ирчүүд нь хааваа. Төмсгөн суугаад үлдсэн. Баахан шаагилцсан авгаа нэр. Одоо бөхчүүд нь байхгүй болсон. Олимпиад эмэгтэйчүүд нь үзэж байна. Эмэгтэйчүүд нь олимпиад барилдаж байна. Эмэгтэйчүүд нь дэлхийн аврагт барилдаж байна. Авраг болж байна. Ирчүүд нь байхгүй. Буудаж байна. Буудлагаар. Ирчүүд нь байхгүй. Хүүхнүүд нь мэрэгэн буудаад байна шүү дээ. Монгол ирчүүд хайцсан бай. Буу бариад олимп төв дэлхийн аваргаар эмэгтэйчүүд нь буудаад байдаг. Барилдахаар ирчүүд нь байхгүй. Хүүхнүүд нь гарч жудоос явмаараа чөлөөтөрөө хүүхнүүд нь барилдаад медаль аваад байдаг. Эх орныхон төлөө тэмцэж босох болохоор хэдэн авгаа нарын шаагалдаж очиод байдаг. Одоо өчигдрийн тэр Францын нэг мөн зөлбөн нохойг заамдаж авсан эмэгтэйг барьцсан байгаа. Одоо хэдүүлэрээс пүрхэл түүмэр шиг гал авалцаад энэ тэнд ингээл босоод энэ улс орноо аврахгүй биш болчлоо. Ерөнхийдөө бол хятад улс мөнхийн ингэж хүчрхэг байхгүй. Мөнхийн хүчрхэг байхгүй. Хятад улс мөнхийн хүчрхэг байхгүй. Угаасаа байгаль их цаанаасаа цэвэрлэгээ хийж байгаа. Байгаль их угаасаа цаанаасаа цэвэрлэгээ хийж байна. Хятадд би бол одоо ставанга шиг хэлж. Өмнөд эргээсээ далайтай газруудаас асар том цунами болно. Хятадд маш том газар хөдлөлтүүд болно. Хятадд аимшигтай өвчин дэлгэрнэ. Байгаль өөрийгөө цэвэрлэнэ. Ойлгосноо.
Та нар нэг гэрээ муухай болоод битүү хог болохоор нэг тоос сурагч залгаад нэг хогийн нэг хуу хамдаг да. Яг энэ шиг байгаль ихэн тоос сурагч ажиллана. Ойлгож байна уу? Дэлхий яагаад хазаагаад байгаа? Дэлхий яагаад тэнхлэгээрээ хазаагаад экваторын бүс дээшлээд байна? Францчууд өөрсдөө шарагдаж өгнө. Америкчууд дуусна. Ойлгосноо. Монгол бол дэлхийн хамгийн сүүлийн цэг болно. Байгаль их цэвэрлэнэ. Та нар санаа зовлоо. Бид нар хятадтай Америкуудтай байлтал. Ер нь бол хүн төрөлхтнийг эдис гэвэл Франц, Хятад хоёр бол хүн төрөлхтний хорт тавдар штэ. Тэр Францын түүхийг та нар уншаарай. Яаж үүссэн? Юу хийж өдий хүрсэн? Хамгийн шижгэн, хамгийн заваа болсон. Ойлгосноо? Цүмийн станц барина. Ямар ч заалтд байхгүй. Оросуудаас тогны хараат биш болно. Үйлээ 300 мегаватт атомын цахилгаан станцтай болно. Ёо. Монгол улс атомын станцтай болохын тулд эхлээд Оросыг устгах хэрэгтэй. Орос улс хөрстөөс арчигдсны дараа Монгол улс атомын цахилгаан станцын тухай зүүдэлж болно зэ. Орос улс байгаа тохиолдолд Монголд атомын цахилгаан станц барихгүй шүү дээ. Мэдж байгаа шүү дээ. Орос бензин өхөө болчихвол яа? Хятадаас бүгдээрээ цахилгаан машин оруулж ирээд 300 мегаватт атомын цахилгаан станцаараа машина зэмэглээд 100% цахилгаан машинтай явах юм уу те? Уул уурхайн цахилгаанаар ажилладаг хайбрид машин байгаа юм уу? Би танарт аюулгүй олон хэлж байгаа шүү дээ. Баян өшөнд авгаан төрхөөр бол үүрээд хотын төв рүү гүйх юм. Бензингүй болчихвол далхчин хэр компани ажилчид далхаа үүрээд дэлгүүрүүдээр тарах юм. Энэ тэнд гал гарвал галын машины онцгой байдлынхан машина түрээд амгалан руу толгойт руу гүйх үү? Машина түрээ явах юм уу? Бензингүй болчихвол ямар аимшигтай юм нүүрлэхийг мэдэж байна уу? Хүмүүс амьд үлдэхийн тулд турж өгөхгүй тулд хамгийн ойрхон байгаа дэлгүүрээ дээрэмдэж эхэлнэ. Шуудата будаа гурил махад дээрэмдэж эхэлнэ. Амар зодон үүснэ. Цагдаагийнхан тэгээд яах юм? Гүүх юм уу? 102-оос гараад Улаанбаатар хотоор тараад гүүх юм уу? Имх замбраагүй байдлаа зогсоох гээд. Тэгээд тэр имх замбраагүй байдал дээр очиод тэр хүмүүс нь хүлээгээ зогсож явах уу цагдаа нар ирэхийг. Бензингүй болсноос болж асар том аюул нүүрлэнэ. Бид нэр 100% Орсын хараад бензин дээр. Тэгээд нэг юм ярихаар л худалдагдсан цалинждаг мөнгө авдаг болох юм. Би хаанаас мөнгө авсан бол? Би хаанаас санхүүцсэн бол? Одоо намайг Оросуудаас мөнгө авсан. Оросын торгол гэж яах вэ? Оросууд намайг өмгөөлөд тэр том дэлхийн супер гүрэн намайг одоо өөрийнхөө хүнээр авдаг бол нэр нь тоодог бол сайхан л данч тоохгүй л дээ намайг. Тийм биз? Дуусах гэдэг нэ хүмүүсээ. Хэдүүлээ сайхан фейсбુક дээр хэрэлдэж сууж байгаа л дуслаа. Оюутны засгийн газар бол ажиллаж чадахгүй гэдэг нь мэдэгдэж байна. Та нарыг амар хуурах юм аа. Супер худалч. Супер. Гой мега төсөл яриад. Киргизүүд яасныг мэдж байгаа юу? Хятадаас өөрөө авч ягаад одоо хятадууд ч монголчуудыг өртүүлж ягаад өрөндөө газар нутгийг авчихсан шүү дээ. Одоо Улаанбаатар хот яаж юм? Эмээлтэд нэг хэдхэн хожоо ярьсан. Махны бизнес хийх гэж. Тэгээ эмээлтийг хожоогоо тэр чигт нь худалдаж авсан. Нааша хятадууд нэгээр нь газар худалдаж авсаар байгаад одоо 5 шар хүртэл битүү хятадтай газар болсон. Улаанбаатар хотын 3/1-ийн
газрын хятадууд худалдаад авчлаа. Энэ их хурл аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо юу хийгээд байгаа? Би засгийн газрын ордонд орсон. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга их хурлын гишүүн Ганзүргийн Тэмүүлэн гэж би залуутай уулзсан. Тэмүүлэн чи энэ манай нэвтрүүлэгт орж ярилцлага өгөх ёстой гэсэн. Тэмүүлэн би болохгүй. Гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорооны дарга ямарваа нэгэн гадаад бодлогын тухай ярилцлага өгж болохгүй гэсэн. Би хариуд нь хэлсэн. Улаанбаатар хотын чинь бүх газар нутгийн Монгол улсын нийслэлийн баг 3/1-ийг хятадууд худалдаад авчлаа. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо дуурахгүй юм, юм хэлэхгүй юм. Энд чинь би хуулиараа ярьж болохгүй гэж л. Энэ аюул үз. Тэгэхээр өнөөдөр та нар ажил гэж явсаар байгаа. Хамгийн хэрэгтэй юм алдаж байна. Мөнгө чухлаа. Мөнгө хэрэгтэй юу? Хэрэгтэй. Гэхдээ мөнгнөөс илүү үнэтэй. Мөнгө битгий амнаас илүү үнэтэй. Эрхэм юм гэж би. Мөнгөөр зарж болдгүй. Хамгаалах ёстой юм биднэрт маш их байгаа. Ёс заншил мань байна. Өв соёл мань байна. Үндэсний дархлаа мань байна. Улс мань байна. Газар мань байна. Эрх чөлөө мань байна. Тусгаар тогтнол мань байна. Энийг мөнгөөр бид нар зарж болохгүй. Ураанаа л бол. Уран биш заяа. Навшнууд нь бусад юм бүгдийг ав. Алтаа ав. Нүүрсээ ав. Никлээ ав. Цагаан товлгоо ав. Мөнгөө ав. Төмрийн өдрөө ав. Коксч нүүрсээ ав. Хүрэн нүүрсээ ав. Зисээ ав. Гуйлаа ав. Боржин чулуугаа ав. Нефт ав. Монголын бүх баялагийг ав. Нефт уран ухуулахгүй за. Уран ухах юм бол иргэний дан болно. Уран ухах юм бол дотоодын маш том үймэн үүснэ. Яаж ч утсан 126-г хамгаалж байгаа цагдаа нарын тооноос эх орно гэж байгаа монголчуудын тоо их шүү. Та нар гадаадаас л хятадын зэргүүдийг оруулж ирж бид нарыг даруулдаг юм бол. Цагдаагийн тоо бос харт түмний тоог харьцуулж үзээрэй. Тэгээ одоо хэдий эмэгтэйчүүд нь очиж зодтолтноо. Ирчүүд нь төмсгөө суглуулсан байхгүй. Улсын харцаг Ганзүргийн ган үеийг пост оруулсныхын төлөө барьж хорьсон байна. Гэрээс нь буу хураасан гинэ. Буу байж л таараа штт. Буу байх ёстой. Яагаад гэвэл анчин хүн. Улсын харцаг Ганзүргийн ган үеийг бол анчин. Анчин үний гэрт буу байна штт. Тэгэхэд гэрээс нь буу хураалаа гэд амар сүртэй. Буу байхаар яа дээ. Буу эзэмших эрх байгаа штт Монгол улсын иргэнд хуулиараа. Тэгээд Монгол улсын газар доорх баялаг ард түмний өмчгчээ ард түмэнд дургуутсаад хахад ухаад ах юм. Энэ баялагын эзэд нь бид нар юм биш үү? Энэ баялагын эзэд нь. Тэгээ энэ баялагынхаа эзэдээс өөртөө төр өөрөө дээрэм хийж штэ. За дараагийн асуудал нь олон улсын шүүхээр энэ Францын компани авилга өгсөн тогтоогдсон. Хинд авилга өгсөн бэ? Намайг та өөрөө очиж гинэ. Би бие моталт хим гармоны юм хэрэгэлдэг. Гэхдээ би өөрийнхөө юм дээр өөрөө очин заяа. Би өөрөө зохион байгуулж, өөрөө оройлж, би өөрөө удирдах, би цуглаан хийн. Би хизээч хүний чагсаалтаар очихгүй. Ойлгосноо. Яагаад гэвэл би итгэхгүй байна. Энэ чагсаалт хийж байгаа хүмүүс мөнгөөр хийдгийг би мэддэг учраас хэн нэгний зохион байгуулж байгаа юм дээр очимооргүй.
Та нар миний нэвтрүүлгийн нэрийг мэдж байгаа. Цус цэвэр, нэр цэвэр гэж. Цусч цэвэр байх ёстой, нэрч цэвэр байх ёстой. Би хоёрын хооронд худалдагдсан хүмүүстэй нийлж нэрээ бохор болгомооргүй байна. Би нэрээ цэвэр байлгамаар байна. Би хамгийн их оромж ямар ч мөнгөгүй чагсаалыг би өөрөө удирж зохион байгуул. Төгчл цаг нь жоохон дутуу байна. За. Энэ ч дуусчих юм байна. Хамар битүүр цацлаа цацчих гэсэн чи. Дуусчих шээ. Уран л биш. За юу. Уран болохгүй. Яагаад ч болохгүй шүү. За ингээд ерөөсөө ойрын үед лайв хийгээгүй. Нэг удаа лайв хийж гэж бодсон. За тулалдаан зөвхөн шонхрууд нэст. Нэвтрүүлгээ дэмжээрэй. Нэвтрүүлгээ үзээрэй.